Хумсан цэцгээ ингээ хонуулсан чинь нэг юм байна. Би тэгээ халуусан тэгээд одоо энийг шингэлжлээ. Хайлуулад одоо энийг энэ кофений цаас шилэн аянд хийж агаад энэ рүүгээ хийн. Тэгээ шилэндээ хиндэ. За шүүсний дараа нэг юм тос олж байна. Би энэ том шилэнд хийх юм баг гэсэн чинь нөгөө тосны баг болохоор айгу жоохон тос гарлаа. Тэгээд энэ нөгөө уутны минь язаар задарсан өхөө. Тэгэхээр дор нь юм шүүлтүр тавьж байгаа шүүсэн дээр юм байна. Тэгээд одоо ахаад энийг цаасанд хийгээ дахиад шүүхээс ийм тагтаа ийм шил 2 ширхэг байгаа. Тэгээ нэг ийм 2 жижиг ийм тосны шил болох юм байна. За өчигдөр би яг энийг хийснийхаа дараагаар гарандаа массаж хийгээ, тэг хөлөндөө массаж хийгээ түрхээд тэгэд унтсан чинь пүүстэ нэрээ нэг нагарт гараад нам цохилдог шиг унтлаа. Өстө үнэн гоё юм аа. Гарын арьс, биений арьс тэгээд энэ өрөвсөл одоо энэ арьсны гадна талын тэр нөхс өвийг онгойлгож өгөх тийм юм бактерийг устгах энэ төр дээд зэргээр сайн гэж байгаа байхгүй юу. Тийм учраас та бүхэн ингээд хумсан цэцгээрээ гоё тос хийгээд тэгээ гарандаа нүүрэндээ түрхэж болно. Энэ болохоор нөгөө кокос тос хийсэн болохоор царцчиж байна. Царцаа тэгээд ингээд таг магийн онгойлоход бол асгарахгүйгээр яг сайхан тос болж байна. Одоо ингээд хатгаараа. За ингээд та бүхэн бас туршаад үзээрэй. Та бүхэнд бас амжилт хүсье. Тийм бас нэг юм хэлэхэд заавал энэ хумсан цэцэг гэхгүйгээр та нар розмарин, ганг тэгээд хаалгай энтрээр бол бас хийж болно. Лавандл бол бүр гоё ингээд үнэр нь бүр сэнгэнэл бүр тэгээд орой унтахаас өмнө түрхэд унтах юм бол одоо их сайхан гүн сайхан нойрсуулдаг их тайвшруулдаг гэж байгаа шлаанда. За ингээд та бүхэн сайхан тос хийгээрэй. Та бүхэнд амжилт хүсье.